Өнөөдөр олон улсын парламентын өдөр тохиож байна. Энэ хүрээнд төрийн ордны баруун талд байрлах парламентын судалгаа мэдээллийн хүрээлэнд иргэдийг хүлээн авах өрөөг ажиллаж эхэлжээ. Мөн иргэдийн өргөдөл санал хүсэлтийг хүлээн авах D-парламент платформыг e-Mongolia систем рүү нэвтрүүлсэн байна. Ингэснээр иргэд улсын хурлаар хилцэгдэж байгаа хууль, тогтоодын төслүүдтэй танилцах, санал өгөх боломж илүү өргөн хүрээнд нэгдэж байна. За төрийн нээлттэй ил тод байдлыг бий болгох хүрээнд өнгөрсөн хугацаанд олон захин платформуудыг нэвтрүүлж одоо ч ашиглаж байна. Гэхдээ хэд олон веб хөтөч аппликейшнүүд байх нь иргэдийг төөрөгдөлд оруулах, цаашлаа төрийн мэдээлэл үйлчлэхийг үл ойших хандлага үүсгэх сөрөгдөлтэй. Тэгвэл өнөөдрөөс эхлэн D-парламент платформыг e-Mongolia систем рүү нэвтрүүлж байна. За e-Mongolia систем нь өнөөдрийн байдлаар 900 гаруй үйлчлэгийг иргэн аж ахуйн нэгжид үзүүлж байгаа бол нээлттэй парламент гэсэн шинэ зэс бий болсноор иргэд хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөх, нийтийн өргөдөл санаачлах, дэмжих эрхээ эдлэхээс гадна улсын хурлын гишүүдийн эрс итгэх оролцооны талаарх мэдээллийг бодит цагийн гормоор хянах, мөн чуулганы мэдээллийг хавар намрын улирлаар шүүн үзэх зэрэг боломж нэгдэж байна. Гишүүнээс цагтаа ирсэн 62 гишүүн байна. Энэ гишүүд цагтаа ил тод байх тусмаа иргэдийн мэдэх хэрэг хангагдаж байна. Энэ хэмжээгээр улсын хурлын гишүүдийн маань хариуцлага, сахилга бас сайжирч байна. Цаашдаа бид өхөн бас яг их хурлын гишүүдийнхаа тийм үү санал хураалтын мэдээлэл бас тийм үү. Санал хураалтанд хэн оролцсон, хэн оролцсонгүй. Санал хураалтанд оролцохдоо дэмжсэнгүй юу? Гэдгийг бас ил тод мэдээлэл өгдөг болно. Иргэдийн төлөөлөлтийн хурдыг бас юм захимжуулж нийтийн өргөдлийг хилцдэг бол ийм хуулийн төсөл саяхан өргөн барьсан одоо энэ аврын чуулганаар бол хилцэж арах амжсангүй. Аврын чуулганаар бол хилцсэн. Тэгэхээр ингээд төвшөндөө иргэд хуралдаа идэвхтэй оролцдог байх нь бол парламентын ардчлалыг бэхжүүлэх одоо хамгийн чухал арга хэмжээ гэж бодож байна. За түүнчлэн парламентын судалгаа мэдээллийн хүрээлэн дотор иргэд улсын хурлын гишүүдтэй бичлэн уулзаж мэдээлэл авах өрөөг ажиллаж эхэлжээ. Ингэснээр иргэд сонгогчид хууль тогтоогчдод уулзах хүсэлтээ гаргаж цаг авснаар уг өрөөнд уулзалтаа товлох боломжтой болж байгаа юм байна. За мөн парламентын номын сан иргэдэд нээлттэй үн төлбөргүй үйлчилж эхэлжээ.